Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд. За манайхан анзаарч байгаа ах подкастынхаа нэрийг сольсон байгаа шүү. За подкастын маань гол зорилго бол нарциссик, токсик хүнийг хэрхэн яаж урдчлан таньж мэдэх. За хэрвээ энэ харилцаанд орсон бол энэ хүнтэйгээ яаж харилцах талаар мөн энэ харилцаанаас гарахыг хүсэж байгаа бол ямар арга замаар гарах хэрэгтэй вэ гэдэг талаар одоо зөвлөгөө өгдөг подкаст байгаамаа. Тэгээд үүнийгээ одоо бэлэгдээд подкастнда зөв сонголт гэдэг нэр өглөө. За өнөөдрийнхөө дугаараараа трама бондноос яаж салах вэ гэдэг талаар ярина. За энэ нийтдээ 10 урдчилсан баримтлах зарчим. За трама бондноос салах 10 одоо дистралта заавал хийх үйл ажиллагаанаас одоо бүрэлдэж байгаа. За трама бондноос салах одоо олон аргууд байдаг. Энэ нь бол бичлэгийн аргыг хэрэгжилж одоо трама бондноос салах арга нь юм аа. Энэ бол одоо хамгийн түгээмэл уламжлалт арга юм аа. За зарим хүмүүс би ерөөсөө хүүхэд насны трамад орж байгаагүй, би гэр бүлтэй элэг бүтэн ажиргалтай өссөн гэж ярьдаг. За тэгтэл тийм биш юм аа. Хүн болгон траманд ордог бага насандаа. За энэ хүү трамаг бол одоо эцэг их асарган хүмүүжүүлэгч, за сургуун хүмүүжүүлэгч, за ах дүү, эгч дүү нар мөн одоо эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, ажлын хамт олон мөн одоо 3 дахь хүнээс өөр нэгэн хүнийг ингээд сэтгэл зүйн хувьд ингээд дарамтлаад эсвэл хүнийг бие махбодын хувьд ингээд хүчирхийлээд байж байгааг ингээд харахад эннээс хүн хүртэл ингээд тэр хүүхэд хүртэл ингээд трама авдаг байхгүй юм. Тийм болохоор одоо хүн болгон энэ траманд өртсөн байдаг аа. Хамгийн гол нь энэ траманд одоо хэрэг гүнэн гүнзгий орсон байл гэдэг нь дээр өөр байгаа байхгүй юу. За тэгээд бүх эцэг эхүүд хүүхд рүүгээ хашгирч зандардаг. За хашгир зандардгүй махад чинь зарим нь ингээд хүүхдээ ингээд уурсан маягаар харах, эсвэл хүүхд рүүгээ шилв хийх. За эсвэл хүүхдээ үл тоосон маягаар харах. Энэ бүх одоо нүүрний хувирал. За үг хэлээгүй ч гэсэндээ ингээд биеийнхэн хөдөлгөөнөөрөө тухайн хүүхэдтэй ингээд трама өгдөг. За өөрөөр хэлбэл энийг дүгнээд хэлэх юм бол сөрөг сэтгэл хөдлөлийн үйлдэлээс гарсан биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал үг хэллэг нь одоо нөгөө хүүхэдтэй ямар нэгэн сэтгэл зүйн сөрөг мэдрэмжийг өгчл байвал эн чинь трама ахгүй. За жишээгээр хэлэхэд одоо хэрвээ эцэг их нь ингээд багт чинь салсан бол энэ бол тань трама болж үлдчихэж байгаа. За хамгийн энгийн жишээ гэхэд одоо хүүхэд ингээд үеийнхэндээ доромжлуулаад дээрхлүүлээд ингээд уйлаад орж ирээд эцэг эхээсээ ингээд өөрийг нь харагдах, өөрийг нь ойлгох, өөрийг нь өрөвдөх, өөрийг нь хамгаалах тийм хүслийг аваад очиход өөдөөс нь эцэг их нь яах вэ? Юундаа уйлаад байгаа? Ямар сүртэй уйлаад байхаар юм байхгүй байна. Эрэгтэй хүүхэд чи хизээ уйлж ил эр хүн шиг байгаач. Эсвэл нөгөө ах дүү нар нь хажуунаас нь чи ингээд хажууд нь нус нулимсандаа гойжуулаад уйлсан юм дээр гээд шоолоо За энэ ингээд удаа дараалан одоо давтамжтай явдахаар энэчнээс хүүхэд трама авдаг. Энэ хүүхэд ийм бодолтой болдог. Сэтгэл хөдлөл emotional хүнд харуулж одоо хуваалцах нь эн чинь одоо миний сул тал юм байна. Ингүүл би бусдаар шооллогдох юм байна. Ингүүл манай ээж аав намайг хайрладгүй юм байна. Манай ээж аав дургүй байх юм байна гэдэг бодол суудаг. За нөгөө талаараа болохоор нөгөө тухайн хүүхэд маань ингээд сурлага хөдөлмөр дээр амжилт гаргах эсвэл одоо эцэг эхийнхээ одоо хийгсныг хийгээд хүснээр нь байхаар ээж аав нь ямар сайн хүүхэд вэ? Хайртай шүү ээж аав нь гэж шагнал урамшуул өгдөг. Энэ үед хүүхэд ямар дүгнэлт гаргадаг гэхээр за хүнд хайрлуулна гэдэг чинь
хүнд хүсний нөгөх хүснээр нь байх ёстой юм байна гэдэг ийм ойлголтод хүрчихэж байгаа байхгүй. Тэгэд үүнээсээ болоод одоо өсөж том болохоор энэ хүүхэд хажуудах хань ижлээ хамтрагчаа ийм нарциссик дарангуйлагч хүнийг сонгодог. За яагаад вэ гэхээр нөгөө нарциссик дарангуйлагч хүн чинь хажуудах хүн миний одоо хүссэн хийж өгдөг, хүслээр байдаг. Тэгээ дээрэс нь өөрийнхөө одоо сонгогдож авсан хүн нь штэ. Өөрийнхөө одоо сэтгэл зүг хуваалцдаггүй тийм дотгошоо дууган хүн байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Мөн одоо энэ нарциссик хамтрагч нь нөгөө сонгож авсан энэ хамтрагчаас за чиний өнөөдөр сэтгэл зүй ямар байна? Юу мэдэрч чинь сэтгэл зүгээ хуваалцаач яагаа гомдч ууралч гэж юусаа асуудаггүй байхгүй юу. Тэнгүүд энэ нөгөө хүүхэд насны трауматай энэ хүнд маань одоо хажуудах энэ токсик хамтрагч нь энийг нь асуухгүй байгаа дахаар бас нөгөө хүндээ бас таатай байдаг байхгүй. За энэ хүн миний одоо суулт ороо талыг мэдэх гээд намайг ингээд тав тухгүй байлгахгүй байгаа юм чинь ингээд өөрөө ирэхгүй бас энэ нарциссик тий дарангуйлагч хүндээ татагдчихдаг байгаамаа. За ингээд энэ хүүхэд насныхаа траумагаа яаж олж мэдэх вэ гэхээр та одоо нэг дэвтэр гаргаад тэн дээрээ ингээд санаад бичээд байх хэвээр. За ихэнх хүмүүс ер нь бол хүүхэд насныхаа траумагаа мартцсан байдаг. Яагаад гэвэл энэ бид нар нөгөө амьдралынхаа турш өдөр болгон шинээр траума аваад идэгтэй холбоотой. За ерөнхийдөө бол нэг 5-аас 7 жилийн өмнөх юм хүмүүс бол санаж идэг. Тэрийг ингээд эхний санджаагаас нь ахгуулаад та нар ингээд бичээ яваад ах хэрэгтэй. Ямар зүйл танд ямар сэтгэл зүйн одоо дурсамж те түүх танд ямар сэтгэл зүйн одоо өвдөл шархалт өгснийг ингээд нэг хүрчлэн бичээд ах хэрэгтэй. Энийг та энэ дээр энэ сүүлийн 10 жилийн энэ сүүлийн 20 жилийн энэ өмнөх жилийн гэд энэ дээр ингээд дистралал хийх гээд нэг зовоодох юм байхгүй. Санаанд орж байгааг одоо юу ч гэсэн чагсаагаал бичээд байх хэрэгтэй. За ингээд явж итл урагшсаар агаад та нэг мэтгэл хүүхэд насныхаа трауматай ингээд та хүүхэд насныхаа трауманаас 5-аас 7-ыг санахад л энэ бол боломжийн хангалттай байдаг. За ингээд ерөнхий хоёр баримтлах, урдчлан баримтлах зарчим нь таныг одоо хажуудах нарциссист дарангуйлагч хамтрагч нь албаар төлөвлөж байгаад сэтгэл зүйн өвдөлт дарамтыг өгөөд байна уу гэдэгт бүү анхаар. За ихэнх ийм хамтын амьдрал байгаа хохирогч хамтрагч маань одоо энэ дарангуйлагч хамтрагч намайг одоо ингэж сэтгэл зүйн хувьд одоо өвдөл шарахыг одоо албаар санаатаагаар зориудаар өгөөд байна уу үгүй юу? Эсвэл одоо энэ хүний толгонд ямар бодол байдсан болоо гэдэгт ингээ анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Одоо тэгэх хэрэггүй. За энэ нарциссик хүн одоо яагаад танд ийм сэтгэл зүйн өвдөл шархалт өгөөд байгаа вэ гэхээр энэ нь одоо нэгт тэд одоо хүүхэд насныхаа сэтгэл зүйн өвдөл шархалтыг одоо өөрөө ингээд тэд ухамсаргүйгээр дотроосоо даван туулж гарах гад ингээд байж ядаад байгаа нэг шинжин. За хоёрт бас яг одоо энэ авч байгаа одоо хамтын харилцаанаас авч байгаа энэ сэтгэл зүйн өвдөлт шарах нь одоо нөгөө хүүхэд насныхаа шарахыг нь бас ингэж сэдрээж өгөөд тэгээ энийг одоо яаж туулах давах вэ гэд ингээд тэмцэлтэд байгаа нэг илрэл. За мөн одоо энэ та хоёрын хамтын харилцаанд өөрийгөө хэн бэ гэдгээ олж харах боломж нь байдаг учраас ингээд танд одоо тав тухгүй байдлыг өгөөд танд ингээд дээрлэхүү хандаад ингээд таныг ингээд одоо удирдаад байдаг ийм учиртай юм аа. Гэтэл одоо нөгөө нарциссик дарангуйлагч хүмүүс маань энийг өөрөө ч сайн ойлгодгүй учраас хажууд хүндээ одоо хань ижилдээ одоо ойлгуулж чаддгүй. Ингээд хамтын амьдралдаа тэнд альва нэгэн асуудал гарахад хоёр талын хамтрагч маань яах вэ? Асуудлаа яаж шийдэхээ ярилцахаасаа илүү одоо хэн энэ асуудлыг гаргах ч хин энэ асуудалд хэн нь илүү буруутай байгаад би энэ лүгөө чичлээд ингээд улам их би эндээ сэтгэл зүйн өвдөлтийг өгөөд ингээд хамтын амьдралын одоо траумагаа ингээд үргэлжлүүлээ яваад байдаг байна. За ингээд ерөнхий 3 дахь урдчлан баримтлах зарчим нь болохоор
Хажуудах нарциссист дарангуйлагч хамтрагчаа буруутгалгүйгээр энэ хамтын амьдралдаа энэ хүн үүрэг хариуцлагатай гэдгийг нь одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ялангуяа нарциссик хамтын амьдрал илүү харагдана. Одоо нарциссик хүн одоо өөрийнхөө хажуудах хүнийгээ одоо ингээд дорд үзэж их удирдлага доороо авдаг, өөрийгөө хэт өндөр тавьдаг учраас. За тэд хүүхэд насныхаа трауманаасаа болоод би ямар ч алдаа хийхгүй, би перфект байх ёстой, би төгс төгөлдөр байх ёстой. Хэрвээ тийхгүй бол би одоо ингээд үгүйсгэгтэн гэдэг тийм бодолтой зарчимтай байдаг байхгүй. Тэгээд ингээд сонгож авсан хүнээ энэ надаас хамааралтай. Энэ хүнийг би сонгож авсан учраас энэ хүн одоо миний нэг хэсэг тий. Тэгээд энэ хүний одоо аюулгүй байдал, энэ хүний алдаагүй байх байдал нь одоо надаас бүрэн хамааралтай. Хэрвээ энэ хүн сонгож авсан хүн маань одоо аюултай байдалд орох эсвэл алдаа хийх юм бол энэ нь миний хариуцлага гэд боддог. Тэгээд энэ хариуцлага өөрөө маш өндөр түвшинд тавьдаг. Энийхэн дагуу танаас энэ хариуцлага маш өндрөөр ингээд шахаж тулгаж шаарддаг. Тэгээ үүндэл хамгийн гол алдаа нь байгаа аахгүй юу. Гэтэл үүнийг нөгөө хохирогч хамтрагч нь хүлээн зөвшөөрдөг. За энэ хүн намайг гартаа оруулаад байна. Энэ хүн намайг гарч хорих юм цагдаад байна. Энэ хүн намайг дарамтлаад байна гэж хардаг. Энэ одоо дарангуйлагч нарциссик хүнийхээ хувьд бол хувь хүний одоо үүрэг хариуцлагын ойлголт тий амьдралынх нь зарчим нь байгаа аахгүй юу. Энэ үдснээс нь одоо энэ хохирогч хамтрагч нь харж үзэх хэрэгтэй. За ингээд хохирогч хамтрагч маань удаа дараалан юм шаардлага, шүүмжлэл аваад ирэхээр ингээд дургуутсалд хүрдэг тий. За тэгтэл энэ дургуутсал гэдэг маань уур хилэн, урам хугаралт, бухимдал гэсэн 3 цогц сэтгэл хөдлөлийн нийлбэрийг одоо дургуутсал гэдэг. Тэгээд он жил өнгөрөх тусам одоо энэ хохирогч хамтрагч маань энэ дургуутсал гэдэг зүйлтэй ингээд гацчдаг. Тэгтэл энэ дургуутсал гэдэг сэтгэл зүйн хөдлөлийн мэдрэмж, цогц мэдрэмж маань одоо хүнд одоо бодит үнэн зөвөр нь ингээд харж ялгаж түүнийг хүлээн авах чадварыг нь үгүйх хийдэг. Тэгээд энэ хохирогч хамтрагч маань нөгөө дарангуйлагч хамтрагчаа буруугаар бодно, үгүйсгэн түүнийг одоо уучлах чадваргүй болно. За үүнтэйгээ адилхан өөртөө дургуутсна, өөрийгөө үгүйсгэн, өөрийгөө одоо уучлах чадвараа ингээд ажмаар алддаг байх нэ. За ингээд ерөнхий дөрөв үндслэн баримтлах зарчим маань өөрийнхөө одоо хүчирхийлд байсан төвшин одоо бусдын хүчирхийллийн төвшөнтэй битээ харьцуулж бодоо. За жишээ нь танаа аавын хажууд манай аав хамаагүй гайгүй байсан юм бэ нөө. Намайг гэрээсээ гар зайл гэж ерөөсөө хөөдгөө байсан. За эсвэл хамтын харилцаанд танаа нөхөр чинь манай нөхрөөс хамаагүй амар юм бэ нөө. Манай нөхөр чинь намайг янз бүрээр хилж доромжилдог ч гэсэн надаа ерөөсөө гар хүрдгүү гэх мэт. За ингээд ямар нэгэн траумагаа минийх баг чинийх их гэж төвшөнд ялах хэрэггүй. За сэтгэл зүйн одоо ямар нэгэн сөрөг мэдрэмжийг өгч байвал энэ үг үйлдэл, айдас, хүчирхийлэл аль нь ч байна нь одоо тухайн хүнд хүүхдэд одоо траума болж үлддэг. Хэрв та одоо энэ траумаага баг их гээд одоо ангиллалд оруулах юм бол энэ нь одоо таны одоо хүүхэд насны траума бай, хамтын амьдралын траума бай, тэр зүйлийг одоо үгүйсгэх, багасгах, одоо цаашлаад энэ зүйлийг одоо насан туршдаа өөрөө ингээд ухамсаргүйгээр хүлээн зөвшөөрөөд ингээд үргэлжлүүлээд аваад явах тийм одоо үндсэн одоо өгөгдөл нь болчтой юм шүү. За ингээд 5 дахь үндсэн баримтлах зарчим нь
Хэрв та нарциссик хамтрагчаа, дарангуйлагч хамтрагчаа муухай хүн гэж одоо оншлон хочлон одоо тодорхойлж байгаа бол үүнийг одоо болоо. Ингээд нөгөө хохирогч хамтрагч маань хажууд хүнээ одоо энэ муухан хүн, энэ муухай зүйл хийдэг хүн, энэ хүнийг өрөвдөх сэтгэлгүй хүн, энэ аюултай хүн гэд шүүмжлээд ингээд тодорхойлт өгөөд дуудаад ирэхээр тэр хүн одоо өөрийгөө тодорхой хэмжээний одоо дээш нь тавьдаг. Жишээ нь одоо би сайхан сэтгэлтэй хүн, би өрөвч хүн, би сайхан зүйл хийдэг хүн, би бусдын төлөө хүн гэдэг тийм анжлын дүрд ороод тоглоо явчихдаг байхгүй юу? Ухамсаргүйгээр. Тэгтэл нөгөө талаас нөгөө нарциссик токсик хүн маань одоо өөрийнхөө одоо childhood хүүхэд насны травмагаасаа болоо тий. Би одоо хохирогч хүн гэдэг үзэл бодолтой байдаг. Тэгээд альва гэрийн хэрүүл уруул гарахаар чинь би гэр бүлийнхаа төлөө энийг хийж яхад чи намайг үнэлсэнгөө би гэр бүлийнхаа төлөө одоо арай илүү ухаантайгаараа чадалтайгаараа ингээд залруулаад чиглүүлээд ингээд удирдах та нарыг явах гэхээр та нар намайг одоо дарамтлаа атгандаа орууллаа гэдэг ингээд хохирогч болоод үлддэг. За ингээд анжил чинь яадаг вэ гэхээр нөгөө зовлон дунсан хохирсон хин нэгийг одоо авардаг үсттэй. Ингээд та хоёр одоо хоёр биендээ өөр өөрсдийнх нь тарама бондоор ингээд холбогдоод гацчдаг. За мөн нөгөө талаасаа нөгөө хохирогч хамтрагч маань за би сайн хүн, би сайхан сэтгэлтэй хүн, би бусдын төлөө хүн, би бусдыг инэрдэг хүн гэдээ өөрийгөө тодорхойлцохороо нөгөө өөрийнхөө одоо нөгөө сэтгэл зүйн өвдөлтөө ингээд анзаарч харахгүй түүнийг ингээ хоош нь тавиад түүнээсээ цухтаад байдаг. Энийний оронд одоо би сайхан сэтгэлтэй, би сайхан хүн юм чи ингээд нөгөө өөр эргэн тойрны бусад хүмүүсийнхээ одоо сэтгэл зүйг нь ойлгохгүй, сэтгэл зүйд нь тохируулж өвтлээд ингээ яваад энэ травманаасаа өөрийгөө чөлөөлж чадахгүй ингээд бусдын травманд ороогдоод ингээ яваад идэг бахны. За 6 дахь урдчлан баримтлах зарчим. Та хэнд сэтгэл зүйн өвдөлт өгж байна гэдэгтээ анхаарах биш, харин танд хэн сэтгэл зүйн өвдөлтийг өгөөд байна гэдэгтээ анхаарах хэрэгтэй. За токсик харилцаанд одоо ойрхон одоо гэр бүлийн хэрүүл маргаан гардаг. Үүнээс улбаалаад одоо үр хүүхэд одоо бусад гэр бүлийн гишүүд маань одоо бас сэтгэл зүйн өвдөлтийг авдаг. Одоо үүндээ та өөрийгөө буруутгаж шаналдаг. Жишээ нь хэрвээ би энэ хүнтэй одоо суугаагүй байсан бол одоо миний өөр хүүхэд ингэж зовхгүй байсан гэдэг те. Тэгтэл яг бодит амьдрал дээр та энэ хамтын харилцаанд мэдлгүйгээр орсон те. За тэгээд таны хажуудах нь одоо дарангуйлагч хамтлагч нь таныг одоо тархийг угааж одоо таныг энэ харилцаанд он жил гацаагасан болохоор энэ бол таны буруу биш ээ. Тэгээд энэ мэдээж энэ гэр бүлд байгаа энэ өр хүүхдүүд ч гэсэн трама бондтой болцсон байгаа, травматай болцсон байгаа. Энийг бол та энэ өөрийнхөө трама бондыг салж дуусныхаа дараа ингээд дараа нь хүүхд рүү орж ингэж янзлж болно. Эхлээд өөрийнхөө трама бондыг засах нь хамгийн чухал. За энэ хамтын амьдралд одоо энэ хүнээс би ямар трама авч ба гэдгээ судалж мэдэх хэрэгтэй. За жишээ нь та ингэж итгэдэг болцсон бай гэж бодъё л да. За энэ хүний би хүснээр нь байна. За энэ хүнд би өөрийнхөө хэлэх ёстой юм а хэлэх хэрэггүй тэгвэл энэ хүн ууралцдаг гэдэг тийм травматай бол та энийг энэ хизээ үүсч юу? Юунаас болоод үүсч юу? Энэ хэр үнэн бэ гэдэг дээрээ ингээд ажиллаад явах хэрэгтэй маа. За эн чинь мэдээж нэгхэн энэ травма хэдэн мянган зүйл байгаа шүү дээ. Энэ бүгдийг нэг хүртэл одоо жагсааж бичих хэрэгтэй. За үндсэн 7 дугаар урдчлан баримтлах зарчим нь болохоор хамгийн муухай өдрийнхөө сэтгэл хөдлөлийн мөчлөгийг одоо судалж мэдэх юм аа. За та дэлгэцэн дээр харж байгаа бах. За энэ маань одоо айдас, ичхүүр, үгүйсгэл тэгээ энэ сэтгэл эмгийн одоо эмгэнэл буюу трама болоод
үлддэг. Ингээд энэ үйл ажиллагаа маань ингээд дахин давтагтаа явдаг. За энэ талаар бол дараагийн дугаарт тусгайлан нэг дугаар болгон оруулна. Яагаад тэгэхээр энэ надаа ингээд товчхон ингээд ярьчихт нэгэн тийм хөнгөн сэдв биш ээ. Ингээд энийг дараагийн дугаарт олж сонсоорой. За 8 дахь урдчлан баримтлах зарчим нь болохоор нарийн цаг хугацаа хил хязгаартай дэглэмийг чандлан сахих хэрэгтэй. За та токсик харилцаанд хэдийн удаа байна төдий ч нэ таны трама бонд гүн байна. Мэдээж энэ хүн хүнээсээ хамаарч хүн хүний сэтгцийн үйл ажиллагаа тархины үйл ажиллагаанаас хамаарч та трама бондоос хэр хугацаатай гарах нь хүн хүнээсээ хамаарна. За хэрвээ та үр хөдөггүй ингээд үерхэж нөхөрлөж байгаа салсан бол энэ хүнтэй дахиж хизээж битгий хайрц. Энэ хайрцага ингээд шууд эцсийн удаа тасал. За хэрвээ та дундаасаа үр хөөгдтэй бол танд нарийн хил хязгаартай дэглэм байх хэрэгтэй. За энэ нь юу вэ гэхээр хүүхдээ өгөлцөж авах тодорхой нэгэн өдөр цаг. За тэгээд энэ хүнтэйгээ харилцахдаа зөвхөн нүүр нүрээр тулж ингэж харилцахгүй. Энэний орон зөвхөн утас мессежээр юу хийх, ямар хоол унд идүүлэх, ямар юм зүйл хэлэх, ямар юм хориглох гэдгээ бүгднийг ингээд тодорхой 1 2 3 гэдээ страалан бичсэн байна. За тэгээд хэрвээ хүүхдийн эрүүл мэнд амь насанд тийм тохиолдсон тийм зүйлд л тань руу заалгаж яаралтай тусламж авах хэрэгтэй. Тийм байдлаар ийм нарийн дэглэмийг гаргах хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө нүрээ хараад ирэхээр нөгөө нарциссик хүн чинь айгүй тийм бусдыг гогтгээд тавьж эргүүлж татах тийм чадвар сайтай байдаг. За нөгөө талаар та ингээд дөнгөж трамагаа эдгэх гэл шатандаа явж атал нөгөө үнэ дахин ингээд ойрхон хараад тахаар нөгөө таны сэтгэл зүй шарах чинь дахин сэтрээд тухайн өдөр чинь ингээд уутаргууныгаар дүүрэн тийм унтуудсан эсвэл бухимдсан өөрийгөө олсон тийм байдалтай дахиад орчдөг байхгүй юу. За тэгээд энэ нөгөө сэтгэл зүйн трамагаа эдгэхэд энэ чинь тодорхой хэмжээний цаг хугацаа шаардна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зүгээр л 1 өдөр 2 өдөр за траманаасаа саллаа гэж салчихгүй. Тийм болохоор энэ дээр ийм буулт хийлгүй тайван хүлээцтэйгээр ингээд дараагийнхын нөгөө трама боноос гарах үйл ажиллагаагаа ингээд дахин давтамжтайгаар хийгээд ингээд явах юм шүү. 9 дахь баримтлах гол зарчим нь болохоор за энэ хүнтэйгээ дахиж ерөөсөө уулзахгүй. За энэ хүнтэйгээ хамтран бий болгосон тийм амьдралын дадал зуршил болсон зүйл. За энэ хүнтэйгээ халбагдах бусад түүхийг бүтээсэн тэр дурсгал болсон эд зүйлийг ингээд арилгах, өөрөөсөө холдуулах хэрэгтэй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та энэ хүнээсээ цухтаал ингээл гэртээ бүүгээл ингээл нуугтаад бай гэсэн үг биш, харин энэний эсрэгээр та шим хамт олон найз нөхдийг бүрэлдүүлээд ингээд амьдралын шин хэв журам маягийг бий болгоод тэгээ явах хэрэгтэй. За хэрвээ та энэ хүнтэйгээ нэг байр түрээслээд амьдардаг гэсэн бол наад байрнаасаа гараад өөр байранд орох жишээний дундаасаа ингээд хамтдаа хилцчаад нэг тавилга дурсгалын түүх дурсгалын ямар нэгэн юм авсан бол тэрийг ингээд үгүй хийх хэрэгтэй. За тэгээд энэ хүнтэй чи холбоотой найз нөхдөс бас салах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ нарциссик хүн маань энэ найз нөхдөөрөө дамжуулаад таныг эргүүлж авах орлогыг хийдэг учраас. За 10 дахь зарчим нь болохоор та өөртөө цагийн хуваар гаргах хэрэгтэй. За хүн чинь нөгөө жин хасах болохоор ингээд 30 өдрийн чаленж ял ингээл их бие дайчлал гойлог сайхан харагдтал явдаг. Яг энэ шиг та за трама бондоосаа гарах миний 30 өдрийн чаленж гэж тэмдэрнэгээд за энэ дээр та өдөрт би 30-аас 40 минут ажиллана. Энийгээ мэдээж та тухайн үеийнхээ амьдралын нөхцөл ажлын цагийн хуваараас хамаарад гаргана. Тэгээд үүнийг
өдөр болгон яг хийгээ яваад ах хэрэгтэй. Тэмдэгтэрээр бичээд ажиллаад. Ингүүл та одоо хурдан үр дүнгийн үзнэ. За ингээд трама бондноос салах 10 үе шат үйл ажиллагаагаа ярив. За энэ 10 шат үйл ажиллагааг яг дистралаар нь хийнэ. За энэнийг 2 замаар хийнэ. За хүүхэд насныхаа травманаас салах гэж нэг хийнэ. За хамтын амьдралын травманаас салах гэж нэг хийнэ. За мэдээж та хүүхэд насны травмагаа эхлээд хийгээрэй. За нэгт би юу мэдэрч байна гэдэг асуултанд хариулна. За энийг өдөр болгон хийнэ. За дэвтэр гаргаж ирээд одоо түүн дээр танд одоо мэдэрсэн сөрөг сэтгэлийн мэдрэмжээ ингээд бүгдийг бичээд явна. За магадгүй та өдөрт хэд хэдэн дахин ийм сөрөг мэдрэмж авч олон тэр бүгдийг одоо даруйхан бичээд яваад гараа. За хоёрт нь миний би энэ сөрөг мэдрэмжэндээ одоо ямар хариу үйлдэл хийж байна вэ гэдгийг одоо бичнэ. За энэ нь голцоо таны толгоогоос авахуулаад бэлсэлхий хүртэх мэдрэх мэдрэмж. За энэ юу ах вэ? Таны ингээд сөрөг мэдрэмж ангууд таны одоо зүрхчин савлах, за гарчин чичрэх, за гэцчин мушгирах, бичэн хөших гэх мэт ийм ямар мэдрэмж гарч байгаагаа одоо ингээд бичих хэрэгтэй. За хэрвээ танд ямар нэгэн сэтгэл зүйн одоо мэдрэмж байхгүй бол энэ одоо их гүн гүнзгий травмад орсон гэсэн үг. Ийм байвал та одоо яаралтай мэрэгжлийн сэтгэл зүйч хандаж одоо туслалцаа аваарай. За гурав дахь нь болохоор энэ сөрөг мэдрэмжээ хамгийн анх удаа хизээ авсан бэ гэдгээ санах. За хүүхэд насны траума дээр бол хүмүүс энийгээ санахд их бэрх байдаг. Тийм болохоор одоо хамгийн ойрхон санаж байгаасаа авахуулаад ингээд урагшлуулад хөөгд ингээд санаад олоод авах юм шүү. За хэрвээ одоо таны санаанд нэг дурсамж, сөрөг дурсамж, муу дурсамж ч орж ирлээ гэхэд за энэ их жоохон, энэ их сүртэй юм биш, энийг нэг трауманд тооцохгүй, энээс хүнд юм байгаа гэд ерөөсөө тэгж нөгөө тэр санаанд ч орсон зүйлээ үгүйсгэж болохгүй шүү. Жижиг том гэлэхгүй бүгдийг бич. Таны санаанд орж ийнаа л гэдэг чинь танд тодорхой хэмжээгээр траума өгсөн байгаа. Энэ бүх дээр жижиглэн траума болгон дээр ажиллах ёстой. За дөрөвт үе шат нь та өөрийнхөө трауманаас үүдэн авсан амьдралынхаа зарчмыг юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. За энэний өмнөх 3 шатыг аяндаа хийгээ явж итэл та ингээд хүүхэд насныхаа траумач нь юу вэ? Хамтын амьдралын одоо траумач нь юу вэ гэдгээ мэдээд авцсан байгаа. За тэгээд үүнээсээ болоод та өөрийн гэсэн үзэл бодолтой болцсон байдаг байхгүй. За энэ урд нь ярьсан жишээн дээрээс үргэлжлүүлээ ярьчих л та. За нөгөө хүүхэдтэй үеийнхэндээ шоолуулж, доромжлуулчиад гэртээ орж ирээд ээж аваараа өрөвдүүлж хамгаалуулах гэд сэтгэл хөдлөлөө ингээд сэтгэлийн шархаа хуваалцсан чинь нөгөө гэрийнх нь болохоор шоолхон шоолоод сул дорой гэхин сул дорой гээд эр хүн шиг байлдаа юундаа уйлд ямар сүртэй ингэчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ олон дахин тавтамжтай яваад тэгээ энэ хүүхчийн үн дээрээс за би өөрийнхөө одоо сэтгэлийн шарх, сэтгэлийн хөдлөлийг одоо бусдаа хуваахгүй. Энэ миний сул доройгийнх юм байна. Ингэснээр би хүн шоолуулах юм байна. Ингэснээр би хүнээс хайр авч чадахгүй юм байна. Ингэснээр би одоо хажуутахт намайг хайрлах ёстой хүмүүсийн дургуг хүргэдэг юм байна гэдэг тийм үзэл бодол амьдралын зарчмыг олоод авчдаг. Тэгэхээр танд одоо яг энэ хүүхэд насны трауманаас юм уу энэ хамтын амьдралын энэ трауманаас ч юм болоод ямар амьдралын зарчим бий болцсон бэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. За энэ дээр юу хөө? Ямар ч юм болсон би өөрийгөө хамгаална. Өөрийгөө л би хамгаалахгүй бол өөр хинч намайг хамгаалахгүй гэдэг амьдралын зарчим байж болно. За эсвэл би бусдад хүссний нөгөөдөө хүсснээр нь бай. Тэгжиж л би одоо энэ хүнд хүлээн зөвшөөрлөн тэгжиж би энэ хүнээр хайрлагдана гэдэг тийм одоо амьдралын зарчимтай болсон байж магадгүй. Эдгээр аль нь ч хийж болно. Энийгээ та мэдэж авах нь хамгийн чухал.
За тэгээ энийгээ мэдэж аваад ингээ явж байхдаа та ойлгоно. За энэ бидний одоо энэ хамтын амьдралын одоо энэ токсик амьдралын нэг хэсэг нь би өөрөө юм байна. Энэ токсик амьдралыг би бүтээхэд би өөрөө нэг нь юм байна гэдгээ ойлгодог. Нэг ёсондоо танго for two гэж байдаг шүү дээ. Энэ нь болохоор танго бүжгийг эмэгтэй эрэгтэй хоёр хүн байж ижил бүжгэлдэн шүү дээ. Яг тэрэн шиг. За хэрвээ та одоо ингээ те трама бондо мэдчихсэн ийм трама бондгүйсэн бол энэ токсик амьдралд санамсаргүйгээр мэдгүйгээр орсон ч гэсэндээ одоо өөрийнхөө сэтгэл зүгээ гаргаад, эмошнлаа гаргаад, эсвэл одоо би одоо бусдаар хайрлах хэрэгтэй. Чи намайг хангалттай хайрлаж өгөхгүй нэгэ тэмцээд байсан бол та энэ токсик харилцаанаас айл эрт гараа явуучих байсан байгаа аахгүй. Тэгтэл энийгээ та өөрийнх нь травмагаа мэдхгүй ингээд он жил болоод хамтдаа ингээд яваад байсан. Бас ингээд нэг хэсэг нь таны одоо үйлдэл болчихж байгаа байхгүй. Тэгээд эндээ та өөрийгөө за би бас энэ нэг хэсэг нь юм байна. Миний буруу бас байгаа мэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүндээ одоо тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. За ихэнх үедээ одоо тань мэдээж дөнгөж травманаасаа гарч байгаа учир хүлээн зөвшөөрөх хэцүү байна. Тэгээд явандаа ингээд дэвтэр дээрээ ажиллаад травмаан дээр ажиллаад хад аяанда та ингээд олж харна энийг. За тэгээд ингээд энэ токсик хамтын амьдралдаа зөвхөн дарангуулагч хамтрагчаа буруутгахгүй зөвхөн эний буруу биш юм байна гэдгээ олж харахаараа та удалгүй одоо энэ хүнийг одоо уучлсан, энэ хүнийг одоо дургуутсалдаг тэр сэтгэл хөдлөөсөө гарна. Тэнгүүт чинь та нөгөө бодит үнийн одоо зүгээр харж тэн дээр тунгааж эхэлж чадаж эхэлдэг байхгүй. Буцаад энийг ингээд сэргээж авч чаддаг байхгүй. Ингээд ирэхээрээ та бас өөрийгөө уучлж чаддаг болно. Өөрийгөө үгүйсгэхээ болно. За энэ ингэж надад одоо хүүхэд насны травманаас үүдэж гарсан одоо энэ амьдралын зарчмаасаа болоод би энэ токсик хүнтэй ингээд нэг бүрт амьдраад ингээд зовоо яваад байгаа нь одоо бас миний буруу биш юм байна. Энд чинь одоо миний эцэг их надад ийм хүүхэд насны трама өгсөн юм байна. Тэгэхээр энэ бас миний буруу биш юм байна гэдгээ ингээ олж харах байгаа аахгүй юу. Тэгээд одоо нөгөө дарангуулагч хамтрагч чинь одоо гаргаж байгаа энэ зан чанар нь үйлдэл нь те бас л энэ хүний өөрийнх нь одоо хүүхэд насны травматай холбоотойг мэднэ. Тэгээд та хоёр хүүхэд насны травматай хүн одоо ингээ нэг гэрт орчоод яах учраа олж чадахгүй байгаагийг олж мэдж байгаа аахгүй юу. Тэгээд нөгөө энэ хүүхэд насныхаа травмагаа хоёр хамтрагч маань дор бүрээ ингээд засаад явах хэрэгтэй байгаа аахгүй юу. Энэ хүүхэд насны трама чинь одоо хойштын хамтын амьдралын травмат чинь их сөргөөр нөлөөлж энэ асуудлыг улам их болгодог. Энэ дээр нь ингээд дахиад нэмэгдээд нөгөө хамтын амьдралын трама нэмэгдээ ороод ирж байгаа аахгүй юу. Тэгтэл нэг асуудал бий. Нөгөө нарциссик хамтрагч чинь өөрийгөө би ухаантай би чамаас илүү дээр гэж үздэг болохоор танаас ийм хүсэлт ороод ирэхээр чинь ихэнх нарциссик хүмүүс энийг ч одоо татгалздаг. Ягаад тэгэхээр нөгөө таны хүснийг хийх болчоор чинь өөрөө доош орчоод байгаа байхгүй юу. Ингээд таны удирдлагаар явчихад байгаа байхгүй. Тэгээд ийм тохиолдолд ингээд эний чинь өөрөө хичнээн энэ травманаасаа гарыг гэж хүсэж байгаа ч гэсэндээ ингээд эгондо баригдаад ингээд эний чинь ингээд зөвшөөрөхгүй хийхгүй үгүйсгээд байдаг. Цөөхөн тохиолдол бол хүлийн зөвшөөрдөг хүн бий. Тийм болохоор одоо тэгээд болж өгвөл нөгөө хажуудах нарциссик хүнийгээ ингээд энэ хүүхэд насныхаа травманаас нь гаргая гэж байгаа бол одоо гэр бүлийнхэн хүнээс нь тусламж гуйж дамжуулж энэ травмаасаа ингэж гардаг юм байд юм байна гэдгийг одоо тий өөр хүний ярьсан подкастыг сонсгох ч юм уу найз нөхдөөр нь дамжуулж ингэж энэ хүндээ хурж ирж болно. Хэрвээ нөгөө хүнтэй та хэлэхэд энэ хүн маань одоо авахгүй хүлээж авахгүй гэж мэдж байгаа бол за 6 дахь үе шат нь бол гашуудах. За энэ үе шат дээр та одоо хүүхэд насны травмач бай, одоо токсик хамтын амьдралын травмач бай. Үүнээс олж авсан одоо хар бараан өдөр
дурсамжуудаа ингээд дэвтэр дээрээ ингээд бичих хэрэгтэй. Ингээд бичих тусам та ингээд гомдолч нь цаанаасаа ингээд бүр зүрхний чуугнаас гараад ингээд уйлаад, цурхираад ингээд бичнэ. Бүр уйлж цурхихаасаа бити зуухт ингээд бичээл байх тусам улам их гараад бичээл байна. За хүмүүс болохоор энийг ингэж дахиж хуучин трама өгсөн дурсамжаад ингээд санаж бичмээргүй байна. Энд чинь ингээл тэр өдрийг маань ингээл тэр жигтэй балалч штэ гэдэг штэ. Үгүй шүү, тэгэж ерөөсө цухтаж болохгүй. Харин тех тусмаа ингээд хийгээл байх тусам улам дотор чинь онгойж улам тайвширч биш чинь хөнгөрнө. За нулимс гэдэг бол таны сэтгэлийн шарахыг эмчлэх үнэгүй юм шүү. За жишээ нь үүн дээр хүүхд насны трама дээр ажиллаж байгаа бол за аав ээж маань би ингээд аав ээжээсээ намайг өрөвдөө чи хайрлаач хамгаалаач гэд уйлаад орж ирэхэд ямар сүрстэй юм уйлахаа юм сул дорой ингэж энэ дээр би бас амар гомдсон. Тэр үед би ээж аав намайг өрөвдөд тэр хүүхдийг очоод дахиж ингэж болохгүй шүү. Чи миний хүүхдийг гомдоолаа. Ингүүл танаа эцэг ихтэй чи яриа шүү. Ингэхийг би хүсэжсэн. Ийм учраас би их гомдсон. За тэгээд энэ та нарын миний сэтгэлийн шарахыг ойлгоогүй улмаас намайг ингэ цааш нь төрөхөж намайг үл ойшааж ингэ намайг шоолжсноос болоод би ингээд хүнтэй өөрийнхөө сэтгэлийн шарах сэтгэл хөдлөлөө хуваалцсан сул дорой шинж энэ нь бусдыг өөрөөсөө холдуулдаг эсвэл бусдад хайрлагдахгүй байд юм байна гэдэг тийм үзэл бодолтойгоос болоод би ингээд хань ижлээ хүртэл буруу сонголоо. Ингээд энээсээ болоод олон жил энэ буруу хүнтэйгээ амьдарч сэтгэлийн траматай боллоо гэдгээ ингээд нэг хүрчлэн бичиж өгнө. Юу ч байж болно. За хамтын амьдралын трама дээр бол яах вэ? За чи намайг ингээд янз бүрийн үг хэлээр доромжилт дууддаг байсан. Энэ чи намайг их гомдоосон. Миний амьдралын зорилго бол би бол хажуудах хүнээ хичнээн уур хурж асуудал гарсан ч гэсэн ямар нэгэн үг хэлээр доромжлоё гэж боддгоо байсан. Тэгтэл энийг чамаас авсандаа их гомдсон. Энээс чинь болоод би өөрийгөө үгүйсгдэг, өөрийгөө үл хүндэгддэг болсон. Гэт энэ бүх гомдол гашуудлаа бичээрээ юу байна таны санаанд орж байгаа бүгднийг ингээд чагсаагаад бичээд байх юм шүү. Энэ дээр бол энэ нь өмнө энэ нь дараагийнх нь гэж ерөөсө дистрал хийх шаардлагагүй бичээл ах хэрэгтэй. За 6 үе шатанд та өөрийгөө уучлах мөн үүний зэрэгцээ дарангуйлагч хамтрагчаа мөн танд хүүхэд насны трама өгсөн эцэг эхээ уучлж өрөвдөх үе шат. За бүх төрлийн дарангуйлагч хамтрагч. За психопатаас бусд нь бий болсон дарангуйлагч байдаг психопат чинь болохоор төрөлх юм байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд таны хамтрагч нь психопат биш л бол энэ дарангуйлагч хамтрагчаа энэ гаргаж байгаа үйлдэл зан характер нь энэ хүн өөрөө бага насндаа авсан хүүхэд насныхын траманаас нь болж гарч байгаа түүнийгээ тайлах гэсэн үйлдэл орлого гэдгийг нь олж харж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр яах вэ? Таны энэ хамтрагчийн чинь буруу байхгүй. Энэ нь ердөө л тэр хамтрагчийн эцэг эхийн төгс төгөлдөр бус тэр сургууль хүмүүжүүлэх арга зүйн дутагдaltaагаас нь бий болсон хариу үйлдэл байх нь шүү дээ. Хэрвээ та энийг нь олж харчих юм бол хүлээн зөвшөөрчих юм бол та энэ хамтрагчаа уучлана. Ингээд та бас өөрийгөө уучлана. Таны хүүхэд насны трамаг таны эцэг эх чи өгс учраас. За ингээд эцэг эхээ яаж уучлах вэ гэхээр ингээд таны эцэг эхт энэ хүүхдэд зөв сургууль хүмүүжлэх мэдлэг хийг нь нийгэм нь өгөөгүй биш шүү дээ. Магадгүй эсвэл энэ хүмүүс бас л энэ трамагаа өөрсдийнхөө эцэг эхээс авсан байгаа. Нэг осондоо энэ generation trauma буюу удам дамжсан трама байгаа байхгүй. Ингээл таны эцэг их бас л
буруу байгаа байхгүй юу. За тэгээд эдрийг ингээд уучлана гэхээр одоо нүүр тулан очил. За би чиний энийг чи уучлаа, тэрийг чи уучлаа гэх хэрэггүй. За энийг захиагаар бичнэ. За энийг нэгэн ишлэл захиа авъя. Эннээс та бүгд санаа аваарай. За би чадах бүхнээ хийсэн. Би одоо өөрийгөө буруутгахгүй. Би гуниглаж байна. Гэхдээ би одоо туршлагатай болсон. Би яаж үүнээс одоо амь гарах арга замаа олсондоо их бахархалтай байна. Би бас надад энэ сэтгэл зүйн трама өвдөлтийг өгсөн эцэг эхийгээ дарангуйлагч хамтрагчаа өрөвдөж одоо тэднэрт гуниглаж байна. Тэд үүнийг зөвхөн өөрийнхөө эцэг эхээсээ сурсан учраас хийсэн. Тэд үүнээс сайхан илүү хийхийг мэдэхгүй байсан. Миний зүрх тэдний өмнөөс өвдөж байна. Гэхдээ би өөрийнхөө сэтгэл зүйн өвдөлтийг тэдний хаас өмнө тавьж өөрийгөө илүү өрөвдөж байна. За энэ захиан та тухайн хүн маань өөрийгөө өрөвдөж байгаа. Мөн одоо дарангуйлагч хамтрагч мөн сэтгэл зүйн траума өгсөн одоо эцэг эхээ хүртэл өрөвдөж хайрлаж байгааг одоо харж байгаа үстэй тий. Энд дээр одоо өөрийгөө хит дээр тавиад би илүү гэдэл хэрэгтэй гэдэг байгаа юм байхгүй. Нөгөө хүнээ одоо үл томсорлоод байгаа юм байхгүй байгаа. За 7 дахь үе шат танд өгсөн сэтгэл зүйн тэр өвдөлтөө өөрөөсөө гаргаад буцаагаад нөгөө хүмүүстэй одоо өгөх тийм захиа бичих тийм үе шат байгаа. За ялангуяа одоо нөгөө нарциссийн хамтын харилцаанд нөгөө нарциссик хүн чинь ингээд өөрөө ингээд хүүхэд насны траума ч юм уу ямар нэгэн траума нь ингээд хөндөгдөд өвдөд ирэхээрээ энийг ингээд гаргах гад яаж гарах учраа олохгүй болохоор таныг ингээд толны тусгаллаа болгож хардаг байхгүй. Тэгээд би ингэж өвдөж шархалж байгаа мэт чи энэ хүн бас ингэж надтай хамт зэрэгцэж өвдөх шархлах хэрэгтэй гэдэг тийм одоо үйлдэл хийдэг байхгүй. За тэгэхэд энэ үед энийг хийж болно. За нэгэн захианы одоо иш бичиж би сэтгэл зүйн өвдөлтөө мэдсэн энэ минийх биш. Би чамд буцаагаад өгье. Би үүнийг чинь чамд хангалттай хугацаагаар тээгээд явсан. Одоо үүнийг чинь дахиад цаашид тээгээд явж чадахгүй. Би чамд буцаагаад өгье. Энэ чинийх одооноос чи өөрөө тээгээд яв. Энэ үед одоо та хамаг биш чинь гэдэг суларч биш чинь одоо хөнгөрнө. Яагаад тэгэхээр одоо та хийгээгүй юмныхаа төлөө одоо хариуцлага үүрээд ингээд хүний сэтгэлийн өвдөлтийг ингээд давхар өөрөө аваад байгаа да ингээд та их дарамтнд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энийг ингээд буцаагаад өгөх хэрэгтэй. За энийг бол та одоо сэтгэл зүйн чинь ингээд гансаасан одоо хар бараан дурсамж түүхүүд чинь ингээд орж ирэх үед хийж өгч болно. Тэр даруй. За нэгэн жишээгээр хэлээд таны хамтрагч чинь ажил дээрээ ингээд асуудал гаргаад дарагтаа загнуулаад одоо тушаал буурдаг ч юм уу яа. Тэ нэг юм боллоо. Тэгтэл нарциссик хүний хувьд одоо нэр хүнд нь одоо алдаа хариуцлага хүлээн гэдэг бол асар эгог нь хүндсэн зүйл байгаа байхгүй. Ингээд энэ хүн чинь гэртээ ирээд танд уураа гаргана. За чиний ингээд намайг дэмждэггүйгээс болоод би өнөөдөр ингээд ажил дээр алдаа гаргалаа. Эсвэл чиний өчигдрийн тэр одоо ярьсан зүйл гэдэг юм уу хэрүүл урд нь хийсэн хэрүүл уруулаас ч юм бэ болоод ингээд өөртөө итгэлээ алдснаас болоод ингээд алдаа гаргалаа гэд уурлах энэ мэт одоо зүйлүүд дээр та энэ саяны энэ өвдөлтийг буцаагаад өөрт нь өгөх захиаг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. За 9 дэх нь болохоор 9 дэх арга нь болохоор одоо уур хилэнгээ гаргах арга. За энэ уур хилэнгээ гарах нь одоо 2 аргаар гаргаж болно. За нэгт нь болохоор захиа бичих аргаар. За үүндээ та голцоо өөрийнхөө одоо сэтгэл зүйг мэдрэмжээ бичнэ. За үүнийгээ бичихтэй одоо яах вэ? Их олон хараалын үгтэй, муухай үгтэй бичиж болно. Уураа гаргаад те.
За чи намайг тэгж үгээр доромжилж байлуу те. Тэгвэл чи өөрөө яг тийм хүн, ийм хүн гэд ямар ч хамаагүй зөв хизээч хэлэхгүй гэжсэн хараалын үгээ хүртэл ингээ оруулаад бичиж болно заяа. Ингэх тусмаас за тэгээд нөгөө хоёрт гар нь болохоор бие махбодынхаа хөдөлгөөнөөр уураа гаргах. За энэ нь бол яг нөгөө punching bag буюу одоо нөгөө боксing мишокийг одоо ингээд одоо цохиж уураа гаргана тий. Нөгөө хүнийгээ гэж орлуулж бодвол за чи намайг тэгж илжлээ, чи намайг тэг зохиж зоромжилж лөө. За чи энийчгээ хариугаа аав гэд нөгөө муухай үгээ хэлдгээрээ хэлээд ингээ нөгөө юугаа зохиж болно. За хэрвээ ийм боломжгүй бол одоо дэрэн дээр тий өстө нөгөө хилдэг муухай үгээ хэлээд хашгирах үе хашгираад ингээд ураа гаргаж мэдээж хүүхдийн хажууд хийж болохгүй хүүхдтэй бас ингэж давхар трама өгж болохгүй ш. За хэрвээ насан турш хүүхд бол за ийм эмчилгээ хийж байгаа маа, ийм учраас ингэж байгаа маа гэдээ бас тайлбарлаж хийж болно мэдээж. За гэтэл нөгөө хүүхд насны трамагаа гаргах гэхээр нөгөө эцэг эхээ уучлах чадахгүй зүйлүүд бас зөндөө байдаг. За энэ үед одоо нөгөө та буцаад тэр нөгөө жоохон сэтгэл зүйн өвдсөн жоохон хүүхдийн дүрд очих хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр айгүй хэцүү байдаг. Тийм болохоор энийг ингээд нэг хүчлээд байх хэрэггүй. Энэ нөгөө нэг хамтын амьдралын тараманасынхаа өвдөлтийг ингээд уур хилэнгээ гарангаа ингээд гаргаа явж итэл аяндаа та ингээд өөрөө ирэхгүй ингээд тэ сэтгэл зүй чинь тайвшраад ингээд ирэхээр та энд ингээд эн чинь болох зүйл байна гэ тэ ингээд та өөрийнхөө нөгөө бяцхан хүү охиныхоо үедээ эргэж очиод саяны энэ аргыг бас хийгээд ингээд энэ хүүхд насныхаа тарамагаа гаргаж шүү. Тэгнээс биш учиргүй шууд хүүхд насныхаа тарамаа гаргаж ийн ээж аваагаа уучлж ийн гэх нөгөө бяцхан хүү охиныг одоо ингээд гэмтээж бас хүчилж болохгүй. Эн чинь бас нэг ёсондоо л бас дарангуйл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд нөгөө хамтын амьдралынхаа тарамаа уурыг гарах үеэс ингээд урагшлуулад яваад хийгээрээ. За 9 дэх арга нь болохоор өөрийгөө уучил. За ингээд токсик хамтын амьдралд удаан байхаараа та ингээд бусдын хүслийг биелүүлэгч, бусдын сэтгэл хөдлөлийн одоо тусгал болчихсон. Өөрийгөө үгүйсгсэн, өөрийгөө нэг ад жаргалгүй нэг ингээд тодорхойлсон байдаг учраас та өөрийгөө одоо үүнээсээ чөлөөлж уучлах хэрэгтэй. За таны одоо хүүхэд насны травмад орсон чинь энэ чинь таны эцэг эхийн одоо хүүхдээ одоо зөв асран хүмүүжлэх мэдлэг дутагдaltaагаас болсон тэр үед та өөрөө жоохон хүүхэд байсан учрыг задлж бодох тийм тархичин хөгжөөгүй байсан учраас та өөрийгөө уучлал. За хамтын харилцаанд болохоор та энэ харилцаанд мэдлэггүй орсон, хууртагтаад орсон. За тэгээд энэ хүн чинь таныг одоо хамтын амьдралынхаа туршид одоо манипуляц буюу таны тархийг угааж одоо ийм одоо травманд оруулсан учраас тийм учраас та өөрийгөө уучлал. Энэ таны ямар ч буруу байхгүй. За тэгээд үүндээ та өөртөө өөрийгөө уучлсан захиа авчиж болно. За энэ захианаас ишлэл аваад бичээрэй. За би өөртөө хайртай, би өөрийгөө одоо голж байснаа уучлаа. Тухайн үед би бүх хийж чадах зүйлээ хийсэн. Одоо би үүнээс илүү дээрийг хийж чадхаа ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Би өөртөө хайртай. Би энэ сэтгэл зүйн өвдөлтөд туулж байгаадаа бахархалтай байна. Энэ бол сэтгэл зүйн өвдөлтөө эмчилж байгаа миний өөрийгөө хайрлаж эхэлж байгаа миний амьдралын өдрүүдийн эхлэл үргэлжлэл гэж ингэж бичиж болно. За тарама банднасаа гарах ихэнх үе танд одоо бусдыг буруутгах мэдрэмж их төрнө. Харин сүүлийн шат та өөрийгөө болон бусдыг буруутгахаа болдог. Гэтэл одоо энэ нь одоо та очиод нөгөө хүмүүсийг одоо тий уучлаад нөгөө хүмүүстэйгээ учиргүй найзлал тий нөгөө салсан токсик хамтрагчтайгаа одоо дахиад нөгөө болцоонд яваад байна гэсэн үгүй шүү дээ. Эн чинь зүгээр л захааны аргаар юм уу өөрийнхөө ухамсартай уучлаад
хүнийг уучлснараа та өөрийгөө бас уучлаад ингээд өөрийгөө та трама бондоос гаргаж байгаа байхгүй. Тэгээд трама бондонд нас хална гэдэг нь бол одоо нэг ёсондоо бусдыг уучлах, өөрийгөө уучлах нь одоо хамгийн чухал бас нэг хэсэг нь байдаг. За 10 дугаар шат. За энэ үе шатанд одоо хуучин өөрийн нөгөө трама бондноос олж авсан амьдралынхаа зарчмаа үгүй хийж оронд нь шинэ амьдралын зарчмыг бий болгох арга байна. За энэ үед та ямар шинэ хүн болохоо тодорхойлно бас. За ямар сэтгэл хөдлөлийг гаргах уу? Ямар үг хэлэх үү? За альва нэг асуудалтай шийдэл тулгуул ямар арга зам гаргаж асуудлыг яаж шийдэх үү? Ямар муу зан чанараа орхих вэ? Альва сэтгэл зүйн мэдрэмжээ мэдрэх үедээ би махада яаж удирдах вэ гэдэг дээр бүгдэн дээр нь ажиллана. За нэг ясандаа одоо та vision board хийн гэсэн үг. Тэгээд үүн дээрээ одоо шинэ хүн хэн бий вэ гэдгээ бүтээж өгөх нь биш шүү дээ. За энийг хийхдээ та за хэрвээ би шинэ хүн бол ийм мэдрэмжийг гаргана. Хэрвээ би шинэ хүн бол энэ асуудал дээр урдын хуучин хүн шиг ийм шийдэл гаргахгүй, ийм шийдэл гаргана гэдгийг одоо өөртөө хэлж өөрөөсөө асууж агаад энэ vision board-а гаргаарай. Тэгвэл одоо илүү их төхөмтэй байдаг шүү. Мөн ямар нэгэн одоо асуудал шийдэлт гарахад те жишээ нь одоо яах вэ? Таны одоо хуучин токсик партнер чинь ингээд санамсаргүй тааралдаад одоо таныг дахиад нэг хуучнаараа өдөж хатгаал ингээд эхлэнгүүд та хуучин бол яадаг гэсэн өөдөөс нь хэрэлддэг юм уу? Эсвэл нэгэн юм асуудлыг улам дэвэргэх үйлдэл хийдэг байсан бол одоо шин та ямар үйлдэл хийх вэ гэдгээ одоо ингээд аль хэдийн энэ vision board-н дээр дэвтэр дээрээ ингээд бичээ яваад өөрийгөө ингээд шинэ хүн болгох нэ. Тэгээд нөгөө хуучин хүүхэд насны травмагаас олж авсан амьдралын зарчмаа одоо шинэ амьдралын зарчмаар өөрчилнө. Одоо нөгөө хуучин хүүхэд насны травмаас үүдсэн зарчим чинь би сэтгэл хөдлөлөө бусдтай хуваалцахгүй. Энэ миний сул дорогийнх. Ингэснээр би одоо бусдад шоолуулах юм байна. Ингэснээр би хажуу тухныхаа дургуг хүрэх юм байна гэд үздэг зарчимтай байсан бол энийг одоо өөрчлөөд би бусдад өөрийнхөө сэтгэлийн шарахыг одоо хуваалцах хэрэгтэй. Ингэснээр миний хамтын амьдрал бид энийг ойлголцох юм байна гэдэг шинэ энэ амьдралын зарчмаар солих хэрэгтэй. За мөн өөртөө ингээд талархлын захиа бичих хэрэгтэй. Өөрийгөө ингээд шинэ хүн болсондоо баярлаж за энэ захианаас одоо ишлэл авч болно. Би зорьсондоо хүрсэн, би шинэ хүн, би өөрийгөө шинэ хүн болсон нөө одоо мэдэрч байна. Би аюулгүй байна. Би төгс төгөлдөр мөн би төгс төгөлдөр биш. Би өөрийнхөө бүхий л зүйлийг хийсэн энэ надад хангалттай. Би өөрийгөө буруутгахгүй, би бусдыг буруутгахгүй. Бид хоёр хоёулаа хүн, бид хоёр хоёулаа төгс биш. Бид хоёр хоёулаа бүх хийж чадхаа хийсэн. Би өөртөө хайртай. За гэх мэт. За хэрвээ та хүүхэд насны траума дээр ажиллаж ивэл мөн одоо нөгөө хүүхэд насныхаа одоо үе дээр очиж одоо энэ vision board-а хийж мөн энэ талархлын захиагаа өөртөө бичиж болох нэ. За ингээд их урт бичлэг боллоо ингээд тухлан сууж цагийн хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Ингээд комент дээр сэтгэлдээ бичээрэй. Хэр ойлгомжтой. Одоо зөв зохистой одоо мэдээллийг хүргэсэн байна гэдэг дээр за мөн өөрсдийнхөө одоо траума бондыг ингээд таслаад ажиллаж явсныхан дараа одоо ямар үр дүн гарсан. За ямар өөр шинэлэг зүйлийг хэрэгжилж болох. Санал үзлээ бас бичээрэй. Ингэснээр та бас бусад нэгэндээ
их дэмжлэг болж туслах юм аа. Ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.